Цалин хэвлэлийн газраас өөр өнгө нэртэй цувралыг эрхлэн гаргасаар багагүй хугацаа өнгөрч байна. Энэ цувралд бусдаас өргөмж содон зүйлийг эрэлхийлдэг. Ирээдүйтэй гэж хэлбэлэх залуучуудын одоо ном багтдаг юм. Тэгэхээр энэ удаа хүрэх гэж байгаа хэлхээ булангаар энэ одоо өөр өнгө цувралыг эрхлэн гаргагчид болон энэ цувралд бас ямар залуучууд багтсан тухай мэдээллийг хүргэх гэж байна. Сайн байцгаана уу? Номын ертөнц нэвтрүүлгийн эрхэм үзэгчдээ та бүхний амгалан айлтгая. Тэгэхээр манай номын ертөнцид өдөр болгон шинэ ном, өдөр болгон шинэ зохиогч нэгдэж байдаг. Олон уран бүтээлчийн өнгө төрх бол дандаа өөр байдаг. Гэхдээ энэний дотроос бүр онцгойлон гэж бас нэг өөр мөц сэтгсэн. Үнэхээр ингэж нэг өөр юм байна шүү гэж хэлэхээр тийм уран бүтээлийг бас сонгоно гэдэг. Тийм уран бүтээлчийг олж номыг тэмцэнэ гэдэг бол өөр их хүнд ажил юм. Тийм учраас өнгөрсөн хугацаанд 2 жил болоход дандаа 5 оны л ном гаргасан байна. Тэгээд анх бол манай од гэрлэж охины ном гарсан. Энэ бол блог өвчтөг. Блог дээр бол тийм шүлэг, богино өгүүлбэр өвчтөг. Энэ өгүүлбэрүүд нь өөрөө тийм сэтгэлгээний маягийн их өвөрмөц. Ийм номнуудаас учраас өөр ертөнцийн залууд нартай хамгийн анхны ном гарсан. Дараагийн ном нь бол Цэнхэр уруул нартай ном гарсан. Аль аль нь одоо уншигчдын бол ихэнх таашаал хүлээж дахин хэвлэгдэж байгаа. Зохиолч од гэрэл гэдэг хүүхдтэй яаж исэн гэхлээр би бүр Говьлтай аймагт Алтай телевизийн сурвалжлагч байхад Галаарид одоо кино урлагийн дээд сургуулийн багш одоо тэнхимийн эрхлэгч ирээд за кино урлагийн дээд сургуульд оюутан шалгаруулж авнаа гэд би тэгээд тэр сонгон шалгаруулалтын одоо шалгалтын тест энтрийг аваад нэг хүүхэд 2-3 хүүхэд тэнцүүлсний нэг нь тий 2-3 хүүхэдчлөө 5-6 хүүхэдчлөө тэнцүүлж авсны нэг нь энэ од гэрэл байсан. Тэгэл хожимонд гэсэн чинь тэгээд нэг хүүхэд явчлаа гэжсэн чинь бид хэдийн шалгалт авсан энэ хүүхэдчүүдээ сайн бичиж байгаа гэд галаар идэхгүй юу. Тэгэл эргээл энэ бүтээлүүдийг харсан чинь нэрэл тэр яг л тэр манай тэр өөр өнгө гэдэг юм харагдчихсэн. Энэ болохоор ерөөсөл нэг амьдралын нэг жижигхэн агшныг л маш өөрөөр бодоо тий маш өөрөөр хүлээж аваад гаргаад тавьчихдаг. Одоо жишээлбэл гадаа бороо орно. Өнөөдөр маргааш бороотой. Тэгэхээр би бороонд угаасаа хүмүүс шөхөр бариад алхах шүү дээ. Би яг үгүй норчгож магадгүй давхарлаад барьцдаг ч юм уу гэдэг ч юм уу тий. 2 давхар шөхөртэй явал яа тий ер нь тиймэрхүү сэтгэлгээгээр ингээд бичиж байгаа байхгүй. Тэгэхэд хүмүүс эн чинь ингээд цаанаа юм далд санаа агуулад байна. Бүр хид хідэн далд утгыг агуулад байна гэд өөртөө ингээд цаанаа ингээд утга гаргачаа тэрийг надад ярьж өгдөг нь надад аюу сонирхолтой байдаг. Тэгээ бичих аюу тийм уран зориг маш их өгдөг. Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас тэ хөнгөн биерийг хөшгийн учир юу лээ гэсэн тиймэрхүү утгатай үг гэж хэлдэг шүү дээ. Энэ бол тэр мундаг сэтгэлгээний зохиолч байж лаач гэсэн тэрийг уншсан хүн заавал сэтгэл хөдлөл байж ах хэрэгтэй. Эсвэл баярлаад эсвэл бүр гутраад ч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар тэр сэтгэлийн хөдлөөд тэр номыг авахын сан те тэр юмыг уншихын сан тэргээд тэмүүлэл байж идэг тэр л бол уран зохиол юм аа. Заавалчгүй уран бүтээлч хүн зохиолч хүн гэхээс илүү ер нь хүн болгон л дор дороо юм бичдэг штэ. Тэгэл зарим нь хичээл айгаал имэйгэл байдаг болохоос биш ер нь хүн болгон бичиж байгаа. Тэгээд битгий зоригтой байдаг нэг хүмүүсийн шүүмжлэлийг эхний хэсэгтээ бол шүүмжлэлийг хүлээж авахгүй өөрийнхөө бичээд өөрийнхөө өнгийг олчихсан зөв юм болоо гэж боддیں۔ Би чинь их зөрүүдэлтэй хүний үгийг ерөөсө сонсно гэж байхгүй. Ерөөсө эн чинь муухай байна, тэр чинь гоё байна гэсэн ч гэсэн бичээл идэг аахгүй юу. Манай энэ өөр өнгө цувралыг уншигчид уншаад явах хөхлөөр мэдээж тэр амьдралыг өөр өнцгөөс нь те өөр өнгөөр зурсныг олж харна. Эндээс бол энгийн жирийн юм хэрнээ те энгийн жирийн имийг л шал өөр байдлаас сарж мэдэрч байгаа. Ийм залуу тэгээд авьяастай ийм зохиолчдын зохиол бүтээлтэй танилцах юм. Дээрээс нэмээд сэтгэлийн их таашаалах юм аа. Одоо номын дэлгүүрт ном сонирхсан хүмүүс өөр өнгө цувралын бүтээлтэй таараллаа. Үнэхээр энэ өөр бичтэй юм уу, өөр сэтгэж юм уу? Залуу хүн гэсэн ер нь ямар хөө бичтэй юм бэ гэж сонирхож үзээсэй тэгээд анзаараасай. Залуу үеийн төлөөлөл болсон, залуу үеийн өнгө төрх болсон шинэ үеийн шинэ утга зохиолыг одоо төсөөлөхөд нь мэдрэхтэн хөтөж болсон ийм номууд байгаа учраас өөр өнгийн цувралуудыг уншаарай гэж уриалж байна.